2-7 хоногийн дараа болно гэж юм. 10 сарын сүүлээр тэгээд энэ надад амар эвгүй мэдрэмж өгч байна. Аюултай. Тэгээд Путин нас барчих юм бол Путиний онгоц яачих юм бол маргааш нь эсвэл тэр өдөрт нь Киев дээр цүмийн зэвсэн. Өнөөдөр шөнө Зеленский дахиад Дональд Трамптай уулзах гэж байгаа. Зорилго нь яг юу юм бэ? Зорилго нь бол ойлгомжтой. Дараагийн зэвсэг худалдаж авах гэж байгаа. Мөнгө гуйх гэж байгаа. Санхүүжилт дэмжлэг. Тэгээд Оросыг бөмбөгтий гэж ярина. За, өмнө Америкчууд юу нийлүүлсэн бэ гэх юм бол ATACMS пуужиныг нийлүүлсэн. За, тэрний дараа Америкчууд юу нийлүүлсэн бэ гэх юм бол HIMARS-ыг нийлүүлсэн. Та нэг харж байгаа юм бол HIMARS пуужингараа дамжуулаад ерөөдөө Оросыг тодорхой хэмжээгээр бөмбөгдөх боломжтой. Гэхдээ Москва руу хүрч чадахгүй. Tomahawk пуужин авчих юм бол за нэг хөлбөр байгаа 1600 км-ийн хол юмыг пуужиндах боломж. Хоёр дахь хөлбөр нь юу юм бэ гэх юм бол 2500 км. За тэгээд энэгээрээ дамжуулаад юу хийх боломжтой юм бэ гэх юм бол ер нь бол Оросын нэлээд олон баазыг бөмбөгдөх боломжтой. Бас Оросын төв нийслэл Москва, Кремлинийг бас бөмбөгдөх боломжтой. За та хэднээс санаж байгаа юм бол 9 сарын 29-нд яриа задарсан. Ямар яриа юм бэ гэх юм бол Tomahawk-тай болно. За тэгээд Украин улсын гадаад хэргийн сайд юу гэж хэлсэн бэ гэх юм бол there will be no safe place on Russian territory. Ерөнхийдөө бид нэр удахгүй Оросын нутаг дэвсрэг тэр чигтээ бөмбөгдөх боломжтой болно. Тэгээ удахгүй Москвад бас тог тасарнаа гэсэн юм ярьсан. Яг уу энийг тэгээд Путин гой шалтгаан болгоод Украины дэд бүтцийг бөмбөгтөд эхэлсэн. Тэгээ хаан тог тасарсан бэ гэх юм бол Украин тог тасарсан. Нэмээ хэлэхэд одоо Зеленский аль хэдийн Washington DC-д ирцэн байгаа дөнгөж сая газардсан. За тэгэхээр Украины Рара дотор их хурл дотор иймэрхүү яриа явж байгаа. Колеги. Гişүүдээ. По селах людей немає, всіх вигрібли. В мене здається Манай жижиг тосгон дотор эрэгтэй хүн татах боломжтой цэрэг үлдсэнгүй. Це таке відчуття, що ця війна стала війною бідних. За тэгээ энэ дайн ямар дайн болж эхэлж байгаа юм бэ гэх юм бол мөнгөгүй ядуу хүний дайн болж эхэлж байна. Тэд нар ерөөхдөө байлдаж байгаа. Тому що ми бачимо, якщо ти не можеш купити собі білий квиток, якщо ти не Яг гэх юм бол чи өөрөө цагаан тасалбар авч чадахгүй юм бол худалдаж авах гэсэн үг. Ер нь бол Монгол улс явлагаар идэгдсэн байгаа. Гэхдээ Монгол Украинтай харьцуулах юм бол юу ч бишээ. Ер нь бол эмчилгээ, эмнэлэг, жолооны үнэмлэх бүх юм авилгад одоо ялцарсан улс заяа. Энд англихээс өмнө Европчууд, Германчууд, Англичууд бүгд юу ч хэлж ирсэн байх юм бол Европын хамгийн одоо авилгад идэгдсэн улс, бузарцсан улс ямар улс юм бэ гэх юм бол Украин шүү. За нэмээд тэр цагаан тасалбарыг худалдаж авч болно. За нэмээд эмнэлгээс одоо хөгжлийн бишээлтэй ингээ байлтаж болохгүй бас тийм тасалбар худалдаж авч болно. Энийг дийлэхгүй юм бол чи бас ачигтна. Якщо ти не можеш визнати себе непридатним. Тэгэд цэргийн таталтаас ерөөдөө мултрахын тулд Украинд юу хэрэгтэй байх юм бол мөнгө хэрэгтэй. За чам мөнгө байхгүй юм бол чи ачигтна. Майже непридатним. То все, ти йдеш воювати. А воєнкоми стають мультимільярдер. За тэгээд энэ цэргийн албахан хүмүүсийг татдаг. Хүмүүс ерөөдөө бүгдээрээ саятан болж байгаа гинэ. Но ми щодня це спостерігаємо. Зэвсэг хүчнийхэн ер нь бол дээд зиндааны хүмүүс тэнд өндөр алтан тушаалтнууд баяжж байгаа. Ми щодня спостерігаємо, як хапають людей на вулиці. Бид нар өдөр болгон юу харж байна гэх юм бол гудамжинд хүмүүс баривчлагдаад ачигдчих байна. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт ингэсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи чам борлуулалт дутж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл, тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна.
Дэлгэрүү мэдээл доор. За. Амжилт нүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Их нь бол доор. Линкэн дээрээ дараарай. За, одоо контент дээр өөрчлөлөө. Yeah. За. Тэгээ Зеленский дөнгөж сая буусан arrives in Washington ahead of talks with Trump. Тэгээ Kiev Independent Украины хэвлэл мэдээллийн юу хэлж байна гэх юм бол өндөр хүлээлттэй. За, ямар хүлээлт байгаа юм бэ гэх юм бол Ukraine hopes for Tomahawk missiles. За, тэгээ Зеленский Washington хотод ирсэн. За, тэгээ хэн Зеленскийг хүлээж авсан бэ? Хэдүүлээ харцгаая. Украины гадаад хэргийн ажилтан. Украины нэг генерал, улс төрч. Украин энэ онгоцны жолооч нар. За, өөр хүн байхгүй. Зеленскийг тосож авсан хүн алга гадаад хэргийн ажил Марко Рубио хинч байхгүй. За. Тэгээд Зеленский яг буусныхан дараа Дональд Трамп айгүй хөөрхөн мэдээлэл явуулсан. Тэр юу юм бэ гэх юм бол би дөнгөж сая Владимир Путинтэй ярьлаа. Ярилцсан айгүй бүтээмж өндөртэй байсан. Путин надад баяр хүргэсэн яагаад гэх юм бол энэ Middle East, Арабын тэр Газа, Jerusalem, Израилийн дайныг би зогсоож чадсан. За баярлалаа гэж хэлсэн. За тэгээ бид хоёр ерөөхдөө бараг 2 цаг утсаар ярьсан. Тэгээ энэ дайн дуусчих юм бол Путин бид хоёр юу ярьсан бэ гэх юм бол trade between Russia and the United States. Ерөнхийдөө дайн дуусчих юм бол хэдүүлээ 8 хийнэ худалдаага эргүүлэн эхлүүлнэ. За. Тэгээ бид хоёр бас уулзахаар болсон. Хаана уулзахаар болсон бэ гэх юм бол Унгар улсын Будапешт хотод уулзсан. За тэндээ Орос, Украин гих мэдшин ерөнхийдөө дайныг зогсоох талаас дахиад нэг томоохон чуулган хийнэ. Өмнө хаана уулзж байсан бэ гэх юм бол Аляскад уулзж байсан та санаж байгаах те. За. Тэгээд удахгүй Путин бид хоёр дахин уулзнаа. Тэгээ Виктор Орбан энэ уулзалтыг зохион байгуулж байгаа. US needs animate Tomahawk missile poaching-ийн тухай. Яг Зеленский онгоцны буудлын дээр газарцсныхан дараа Дональд Трамп юу хэлсэн бэ гэх юм бол уучлаарай манай Америк бид нэр өөрөө уучлаарай Tomahawk биднэрт өөрт хэрэгтэй. Өөр хүнд өгөхгүй. Сонсцгоо. We talked about it a little bit, didn't say much, but I do say to you, we need Tomahawks for the United States of America too. Энийг тухай ер нь ярьсан. Гэхдээ ер нь бол бодит байдал бол ийм Америкт биднэрт Tomahawk поожин хэрэгтэй. We have a lot of them, but биднэрт зөндөө олон байгаа л та. Гэхдээ биднэрт хэрэгтэй. we need them. I mean, we can't deplete for our country. So, Бид нэр өөрийнхөө Tomahawk поожин агуулхаа хаосолж болохгүй. they're very vital, they're very powerful, they're very accurate, they're very good, but we need them too. We need them too. За, тэгээ хэвлэл мэдээллийнхэн Путинтэй яг юу ярьсан бэ гэж ухаж байна. Right, but did President Putin try to dissuade you from selling Tomahawk missiles? Путин таныг Tomahawk поожин Украинд руу зарахыг зогсоох гэж оролдсон уу? Энэ яг хэвлэл мэдээллийнхэн тарих муутай хүмүүсийн асуулт тий. Мэдээж Путин зогсоох гэж үзсэн байлгүй тий. What do you think he's going to say? Please sell Tomahawks? Чи юу бодож байгаа юм бэ? Путин надаа юу гэж хэлсэн гэж бодож байгаа юм. Гойж штэ чи Украинд Tomahawk поожин хүчих гэж ярина гэж юу? Путин үү? Is he going to say, please sell those Tomahawks? I really appreciate it. Гойж энэ Дональд Зеленский Tomahawk өгчихдөхөө гойж штэ. Тэгж ярих юм аа? I did actually say, would you mind if I gave a couple of thousand Tomahawks to your opposition? I did say that to him. Гэхдээ би Путинаас юу асуусан бэ гэх юм бол юу гэж бодож юм? Би чиний дайсанд 2000 пууж хэдэн мянган Tomahawk пууж өгөх юм бол чи юу гэж бодож байна? Өгчихгүй яах вэ? I said it just that way. He didn't like the idea. Путин тэр санаа таалагдсангүй. Тийм учраас бид нэр өгсөнгүй. Бид нэр ширхтээ. He really did like the idea. No, I said it that. Трамп амар баялж байгаа гэсэн тий. Ягаад гэх юм бол Трамп яг ясам дээр энэ Европ хүмүүсийг үзэн ядж байгаа. Нэмээд энэ Зеленскийг бүр үзэн ядж. That way.
You have to be a little bit lighthearted sometimes, but no, he doesn't want Tomahawk is a vicious weapon. Ер нь бол Путин тэрийг ерөөсөө өсөхгүй байгаа. Тэгээд тэр Tomahawk бол амар харгас зэвсэг шүү. За. Тэгээд Donald Trump plans to meet with Putin. Came as surprise for Zelensky. Одоо яг авснасаа буугаад Tomahawk Putin Trump надаа өхөөлгүүдээ дараараа surprise тэгэл surprise болсон. Тэгээд Tomahawk Putin авсангүй. За Будапештэд одоо уулзах юм байна. Виктор Орбан энийг зохион байгуулах юм байна. Гэхдээ нэг сони юм байна заяа. Будапешт энд Унгар улс энд байна. За тэгээд Польшоор ингээд нисэх юм бол аюултай. Словак гайгүй. Заяа Чех бас гайгүй. Австри гайгүй заяа. Украины дээгүүр Путин нисэн гэж байхгүй. Тэгээ хаагур нисэх юм бол тоо. Одоо Истанбул дээгүүр грекээр ингээд дайраад ингээд хаагур нисэх юм бол тоо. Ерөнхийдөө надад бол амар аюултай юм шиг санагдаж байна. Яагаад гэх юм бол Польш хүмүүс мэдрэл муутай, германчууд мэдрэл муутай. Тэгээд энэ дотор нэг солиотой гарууд яах магадaltaй юм бэ гэх юм бол Путиний онгоцлоо хэдэн пуужин явуулах эрсдэл байгаа хгүй юу? Тэгээ бас Трамп ишээ нисэх нь бас тийм аюулгүй орн биш байхгүй. Тэгээд ер нь бол Унгар улсад уулзах хэрэггүй юм шиг надад санагдаж байна. Тэрний оронд ер нь бол Истанбул байсан зүгээр. Өөр хаана байж болох юм. Гренландд уулзаж болох юм байна. Дахиад Аляскад уулзч болох юм байна. Гэх мэт чинь ерөөхдөө илүү тохиромжтой, илүү аюулгүй. Тэгээд та нэг санаж байгаа юм бол Аляскад уулзч байхдаа Путин бас урилга өгсөн шүү дээ Дональд Трампд. Дараагийн уулзалт хэдүүлээ хаана хийх юм бэ гэх юм бол Москвад хийчихээ л да гэсэн баггүй. Тийм учраас энэ чуулган ер нь бол Москва эсвэл Истанбулд явсан зүгээр. Тэгээд энэ 2-7 хоногийн дараа болно гэж байна. 10 сарын сүүлээр. Тэгээд энэ надад амар эвгүй мэдрэмж өгч байна. Энэ аюултай. Тэгээд Путин эрсдэл авч байгаа шүү. Тэгээд харъя. Залбирая. Тэгээ Путинд ямар нэг юм тохиолдох юм бол тэгэл зэвсэг цумын бөмбөг. Тэгээд Путин нас барчих юм бол Путиний онгоц яачих юм бол маргааш нь эсвэл тэр өдөрт нь Киев дээр цумын зэвсэг.